За мөн Голомт банк Google компанитай хамтран Google Pay төлбөрийн хэрэгслийг өнөөдрөөс Монгол улсад аль биесээр нэвтрүүллээ. Санхүүгийн салбарт дэвшилтэт технологиг түүжээлэн нэвтрүүлэгч компанийн хувьд Голомт банк төлбөрийн шинэ шийдлийг ийхүү харилцагчдаа санал болгож байна. Ингэснээр Голомт банкны карт эзэмшигчид Android болон Wear OS төхөөрөмжөөр дэлхийн аль ч улсад гар утсаараа хормын дотор төлбөр тооцоо хийх боломж хүртлээ. Google Pay-г дэлхийн 100 гаруй оронд идэвхтэй ашигладаг 700 гаруй сая хэрэглэгчтэй. Android үйлдвэрлэлийн систем бүхий гар утас төхөөрөмжтэй хэрэглэгчид дэлхийн хаанаас ч Google Pay-г ашиглан төлбөрөө хялбар аюулгүй төлөх боломжтой юм а. Жилийн өмнө Apple Pay-г нэвтрүүлж ирсэн буюу одоо iOS Apple үйлдвэрлэлийн системтэй хүмүүс энэ Apple Pay төлбөр тооцоог маш хурдан шуурхай гадаад болон дотооддоо хийх боломжийг олгож байсан бол өнөөдөр одоо үлдсэн 62% буюу нийт одоо Монгол улсын одоо смартфон хэрэглэгчтэй энэ Google Pay-г ашиглан Монгол улсад төлбөр тооцоо Монгол улсад болон одоо гадаад улсад төлбөр тооцоог аюулгүй байдлаар хийх боломжийг олгож байгаатай баяртай байна. Хамгийн гол одоо үзүүлэх үйлчлэг нь бол хэрэглэгчдэд хялбар байх хэрэгтэй. Дээрээс нь одоо нууцлал аюулгүй байдал өндөр түвшинд хангагдсан байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг Google Pay-ийн хувьд ч тэр Apple Pay-ийн хувьд ч тэр одоо энэ олон улсын стандартыг хангасан ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд өнөөдрөөс Монгол улсад орж ирж байгаараа Монгол улс өөрөө ингээд бас төлбөр тооцооны одоо энэ олон улсын стандартад нийцсэн энэ төлбөр тооцооны экосистемтэй болсон гэдгийг бас илэрхийлэх маа л гэж үзэж байна. Ийхүү Голомт банкны санаачлагаар Монгол улсын 2.6 сая гаруй хэрэглэгч өнөөдрөөс эхлэн Google Pay төлбөрийн хэрэгслийг ашиглах боломж хүртлээ. Ингэхдээ Голомт банкны MasterCard болон T-брендийн картыг ашиглан Google Pay-г ашиглах боломжтой. Хэрвээ энэ төрлийн карт байхгүй бол өөртөө байрлах Голомт банкны салбар эсвэл тус банкны дижитал сувгуудаар картаа захиал авах боломжтой юм а.